санаа сэтгэл хуваалцах гэж орон бас ийлээ. 이 대화로 지금 어디 어느 거기 임시 뜻이 마치 임시였어. 디모비마 저리도가 좀 모두 개파라다서를 띄우고 여러 행동을 써있는 건지 명불순종 허ring의금이 나인사의 허ring장수 과태가 승부샤다 세기민주화고성 오늘들인 심지리 환의 몽고들입니다. hunter들이 도군 몽고들인 동무의 도군 니기들이 나가고 있으니 오늘들인 이루어진 병과를 하고 나가고 hunter들이 도군 같은 망승들이 도통서 그들이 나타나지 못할 몸 야고는 우드든 우드자지 나는 걸어서 다해 나만 되죠. 이노 군들들든 앞집저가 어헛된 다성 대대로 배당할 때 누가 새끼를 얻다 와서 있어요. 대대로는 비치고 요인데 어디로 우드든 우드자지 대하고 왜 그게 요인 termini direksin durursun isim tanır. Hun bittik. Nayni yılına sırtıp yena. Ter nayni yılını niyedinit. Materialda boyu bir mahvet verdik. Bazan delik gibi kadar şöyleydi. Arşan mümkün olsun var şöyleydi. 혼자가 쉬워요. 하루속단 이노들은 도스다가 황의 육훈이 다냐고 내긴 비의 김치치 내긴 비의 월친 세계 자와요. 어느들 몽골 신시환과 과옥승 어느들 오동 옥시주안 이렇게 먹는 설치하죠. 어떤 통임식 와이티죠. 아이미 공대 임식, 아이미긴 임식, 올킨 임식 돌아가는 실주도서 통통 비리구도 하죠. 인테제릭세 basın기 매고득다 들어와. 이효된 시들이 어먹다고요. 온도수 제릭들 대주의 샤롱. 몽골이 그런 사이방조만큼 그림이 있던 것도만 임규처럼 아니라 누구를 쓰대요. 이게 좋을. 운이 돋도 대대로는 니콩콩 어려서 내지 어디서 훅주지 어디로 한가. 나라가는 hunter들이 몽골에 그러니 그 실기에 아니 떨어지는 기회에 되게 한가서서 이노 대대로 사티치오인데 хүн ямар 8-ны юмнаас үлддгийг 8-ны биш үү? Нэг зүйл нь би эрүүл бол гоо сайхан байдаг. Хоёрдугаар ухаан сарвал цэцэн мэрэг. Гуравдугаар нь сэтгэл аюун өршөөнгүй уучуу. Сэтгэлийн аюуныг өршөөл уучлаар хэмждэг юм. Энэ эрүүлийн шинж, сэтгэл нь эрүүлийн шинж. Дөрөвдүгээрт нь хийм эргэлт тэгш амар амгалан. Саянд 6-ны модны сургууль хэлэхэд хийгээд тэгшит гэж байгаа. Амар амгалан шилжиж байгаа. Тавдугаарт нь амин орон 세월 벨등구의 동고덕 зоргаад нь ухамсар төгс гэгээлэмгүй долоод нь сэрэмсэг төгөлдөр ухамлаг хамгийн сүүлдэх 8 орон
харамжтай батбөх байгаад энэ найнын бүрэлдээд Бурхан Тэнгэр газар гурван нэг хүчний хуулийг тань мэд түн зорцсон амьдрах арга зүйг дээд эрүүл мэнд гэдгийг энийг Бурхан хүн төрлөختөнд таахан болгож игдээсэн. Эд тэрийг сонсолгүй өнөөрчээ. Би их том амд ярихгүй та нар эндээс гараад гэртээ хараа өөрсдөө хийх дээд эрүүл мэндийн тийм энгийн хялбар зүйлийг та бүхэндээ санал бодлоос альцах хичээж байна. Би эрүүл байх олон арга бий. Олон арга. Эндээс би 5 аргыг дурдна. Яг миний энэ 5-ыг хийхэд бараг л хангалттай. Мэдээж цаашин жаачаад эрүүлэх байлгүй. Хамгийн нэгдүгээрт би эрүүл байхын тулд өөртөө мэдээлэл өгч байгаа. Зөв мэдээлэл өгөх. Мэдээлэл бие эрүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт гэж байна. Тэд өдөр болгон буруу мэдээлэл өгөх гэх. Өөртөө тийм буруу мэдээлэл хийж. Өчигдөр мэдээ марахгүй би юм очиход жаадаг. Эсвэл бас дотроо жаахан одоо тоглоом хий. Таг төрсөн юм уу явж байвал би болон доо гэж ямиг. Эсвэл манайх тэгж байсан, аав минь тэгж өгдөөсөн, эцэг минь тэгсэн юм юу гэсэн. Аа өөрийгөө өвчих мэдээлэл хангаж. Тэгвэл өнөөдрийн дээрсэн сууснаас эхлээд дэвэн цагаан эрүүлжих, цойруулж явах бүр дээшээ арих тийм мэдээлэл хангаж байна. Нэг тийм. Хоёр дахь гайлбар. Бид ерөөсөө хизээ яагаад тайганд орцсноо мэддэггүй. Нэг л мэддэг гიშгэж чадах байсан тайганд орцсон. Энэ яаж гэвэл хүн буруу хэлбэр, буруу гайлбарт өөрийгөө хүлээн оруулаад тэгээд нэг 50 хэдтэй 40 хэдтэй загин тэгээд 60-д ёс шиг тайган. Тийм учраас гайлбар бол өглөө болгон засч байх, орой болгон засч байх тийм. Толон тарж өгөн зүгээр өөрийгөө зэгсгсоо. За би одоо сайхан болгоод тэрүүлж. Суухтаа зөв сууч. Хүүхдээ нэг сандал ширийн зөв суух гэж юм очтой. Ажлаа хийж байгаа үе нэг ганцхан юм бие зөв ач. Ингээд өдөр болгон галиураа засаад хибрид засаад байхад чи эрүүл байх. Ир хөвсөн чи өхөхгүй, гэдихгүй, хотоохгүй, өвдөг, түнх, тахихгүй, лахихгүй. Гурван амьсгал. Бид дандаа буруу амьсгалж байгаа. Хүний амьсгалаар бийд байгаа бүх бахир хим 90% сэвшдэг юм. Цаад 10%. Мосаар, нүлмсаар, хөлсөө, шээсээр баасаар. Жирүү. Гэтэл уушгийг 35-аас 40% ашиглаж байгаа 90% шүү дээ. Чи уушгины багтаамжийг 100% амьсгал ашиглаж чадвал амьсгалдаа ашиглаж чадвал 90-ээс дээш 95, 98 хүртэл зэвш. Тэгээд энэ дээд эрүүл мэндийн ном дотор байгаа. Амьсгалаар яаж уушгийг зөвлөх, амьсгалаар яаж цусыг зөвлөх, амьсгалаар яаж гинтгийг зөвлөх, амьсгалаар яаж дэлгүү хотоод тийч байтга яс цусыг зөвлөх. Ангаахва ягаад энийг хэрэглэхгүй байна? Ягаад бидэн зааж өгөөгүй вэ? Та нар биднаас ингэж нэг хэрэгтэй болсон. Ягаад гэвэл та нар намайг эмч бол та нар гэсэн. Ардм өгсөн, их орон өгсөн, миний газар ширээ өгсөн. Эмчээс та нар ийм нэг хэрэгтэй. Чи дутуу юм надад хийжсэн байх шүү, зэрэг болж байгаа.
хойно жижиг хөдөлгөөнөөс хавхлаа хөдөлгөөн дээр альбилч хийж чинь. Өглөө аимсаа өмсөж явахдаа баруун аимсаа өмсөхдөө гараад шанга харч. Ингээд тэгээд ингээд дараа зүүн аимсаа өмсөхдөө зүүн чаа. Энэ холоор ингээд чанах гэж ууц чанах гэж байгаа шиг төмөр бүлэгдсэн юм шиг болсон. Энэ чинь хөдөлгөөний ханаас юу дуурайгаа. Миний ээж аваад дуурайгаа, миний эмч чинь тэр дуурайсан юм байна. Хөдөлгөөний сайхан Монгол эмэгтэй. Улаан утсан хацартай. Час улаан утаа тасцаа шүлтэй. Саан болцсон. Начилс нэрч. За ингээд нэг очи. Осахны тухай ингээд ийм ажилт сэтгэл яваа шүү засяа гэх. Хоёр том ухаан хэлдэг юм байна. Хүүхчүүд. Тэр ухаад харин тэрний нийгмийн ухамсар баг хэрэгтэй. Хүүхдийн сайхан ухамсар ухааныг ядах хэрэгтэй. Айди хүүхд ч дожараа хэтэмтөө нэгөөс ээж аваа юу юм юу. Энэ хүн чинь нөө зээл яасан гэж хэлж боддгоо хүмүүс юу шүү. Орёгаш. Тэр зээл яасан гэж хүн хэлж бодохгүй гэж ээж аваа гэсэн. Тэр энэ юу хэлж боддог хүмүүс гэж бодож шүү. Ийм хаш, ийм зүйл, ийм аюу. Тэгээд би одоо түрүүний 8-1 ингээд 2-2-оор нэрх гэж юм. Биесээ ярьчихсан одоо хоёрт нь ухааныг ярьж чинь одоо ухаана гэдэг юу нэгтэй юм. Би ухамсар гэж. Ухаан гэж юу нэгтэй. Тэр техник биш. Тэр техник үтэл нийгмийн бүтээсэн аюултай нийгэд 3 төвчин буюу оюунтай нийтэд оюун ухаан болчих. Тэгээд цөмөр оюун ухаантай. Ухаан, оюун, тэр хоёр нийтэд оюун ухаан. Оюун ухаанаас юу гардаг? Бодол гардаг юм аа. За энэ бодол гэдэг юм бол хүнийг тэр одоо Охин вирус ч юм уу, цаарсын вирус, энэ янз бүрийн бактериас илүү хүчлүүлж байгаамаа. Өнөөдөр халдвартай өвчин олон өвчин устгасан шүү дээ. Халдваргүй маш олон өвчин нэмэгдэж байна. Тэр юунаас хөлтөвдөр бодлоос үлдчихдэг. За энэ тухай дээдгүүл мэд болж өгвөл төгсдөг үлдээ. Ятгахтаа хүн бүхэнд хэрэгтэй ойлгомжтой тийм үйл та нарт өгсөн гэж бодож байна. Бодол яагаад хүнийг өвдөх юм бэ? Одоо энэ миний яриа ингээд жаахан давцаад болдог юм. Хүн өөрөө тийм юм чи тэгэхээр сайн байна. Бодол яагаад өгөхдөө бодол дандаа ингэж ийм үү, тийм үү, тэхүү, ингэхүү, зөв үү, буруу юу, сайн юу, муу юу, хөөрхөн үү, муухай юу. Хөлбөр хийгээд өөрөө. Яг бодлын энэ хөлбөр хийж чанар нь бодлоор удирддаг хүний маш эвэл жижиг хэсгийг очиж бодлоо байна. Нэмэх хасхай, тийм үү, юм уу, тэхүү, ингэхүү, санаа үгүй, санаа нэг чиглэл зоригдог. Тэгээ. За тийм болно. За тэгнэ тэр. Байдаг хүмүүс бодож байгаа юм чинь. Тэгэж бодож байгаа юм. Тэснээс байгаа хашиг хатагч таа. Яг л дэвшилтэй тийм зүрийн хаалт гэдэг байгаа ярьж байгаа шүү. Дэвшилтэй гэж хөдөлгөөнтэй сэтгэлтэй тийм одоо тэгээд цаан доо юм байдаг. Аа ямар янзаар орж ирэх үү гэж хаагаад хийж. Сүнс гэдэг бидний ойлголтоор нэг юм байна. Дээдэр үнэнтийн одоо тэр автопред гэдэг яриад энэ олон дахин дуугаа бодоод багштай яриад. Атомны яриад сонсоод. Тэгэхээр сүнс гэж юу вэ? Энэ ертөнцийн 7 хурд байна. За энэ прогрессийн машинаар бисгийт тэмдэг янз бүр. Тэгэхээр би одоо айшгүй юу чусаж өгөх гэж хамгийн одоо
одоо хэмжигдээгүй дээд талын нэг хурд байдаг. Одоо шинж ухааны яваа хэмжиж байгаа. Тэнд хурд байгаа гэж. Яагаад хурд байгаа гэж ойлгож байгаа юм? Тэнд нягтар. Нэг юм цоглоо. Тэрийг юу гэдэг вэ? Харна. Ингээд ороод хэдий хэмжээний хурдтай явж байгааг мэддэг, юу явж байгааг мэддэг, ямар ч юм нэг тийм хориг үүсэж байна. Энэ хар нүхний нэг нь 15 тэрбум жилийн өмнө дэлбэрсэн гэж астрофизикчдүүд тооцож байсан бичсэн байдаг. Тэр дэлбэртээс маш их эрчим гарсан. Хязгааргүй энерги эрчим болоо цацагдсан. Тэгэхээр тэр хар нүх үүсгэж байгаа тэрийг монголчууд мэддэг байсан. Хар хурдыг нэрчсэн. Миний ээж, тэрний ээж тэн хэлсэн мэдэхгүй. Ямар ч байсан монгол хүмүүс тэгж ярьдаг. Монгол инженер тэгж ярьдаг. Миний хүү хар хурдаараа тавьгаад юм гэж. Ээж нь тэндээс аргадгүй жоох наанаас нь 4-5 настай хүүхдэн зүгээр шаардлагагүй яагаад тавьгаад чухал ээж нь. Миний мөхөө хар хурдаар тавьгаад игээ байж байгаа юмсч. Тэр чинь ертөнцийн хурдаар гэсэн үг шээ. Өөртөө байгаа дэдийн хурдаараа хөгөөдөг үү гэж ээж хэлж байгаа. Альва витим тойлын дэд хурдыг хардаг гэж. Тэгэхээр ертөнцид оршиж байгаа тэр хар хурдыг мэдчихсэн юм. Тэр хар хурд нягтрал дуусч байгаа дэлбэрсэн үнэн баг. Тэгээд сүнсэн хурд үүссэн хоёр том. Сүнсний хурд үүссэн. Сүнсний хурд тэр дэлбэрэлтүүд дандаа цагийг спрайт нэг аяа. Сүнсний хурд 3 бүтэн эргээд хурд араа даашгаа сэрэмсгийн хурд болж байгаа. Сүнсний хурд гэсэн үг. Энэ 3 хурд. 3 бүтэн эргээд тэр араа даашгаа ухамсар хурд болж байгаа. 4 хурд. Энэ шинжлэх ухааны тогтоож байгаа шүү. Ухамсар хурд гэж ярьдаг мэжтэй болсон. Гэхдээ цаг юу секунд 4,000 км-ийн дээр дотоо гараагүй биш. Ухамсарын хурд 3 бүтээлгээд удаашраад гээлхийн хурд. Гээлхийн хурд 3 бүтээлгээд хараатаашраад дууны хурд. Дууны хурд 3 бүтээлгээд хараатаашраад дүрсийн хурд. Одоо бидний таньж мэддэг энэ гээлхийн хурд чинь таньж мэддэг болсон. Секунд 300 км ч юм уу одоо антай. Яг зөв гэж хэлдэг зүйл 400 ч гэж байна. Тийчээ та 3000 км 300 мянга шоо 3 сая км ч болж байна. Авчирсан төстэй юм байна. Энэ дүрсийн хурдыг яаж харахтай хурдуудаас гар дүрс мэт дүрсдэг. Тэрнээс боломж. Тэгэхээр тэр хар хурдны нягтрал дэлбэрээд сүнсэн хурд гэдэг тэр хоёр дахь ертөнцийн хоёр дахь гайхамшигтай хурдыг олгосон. Тэр дотор явж байгаа бэлэг оршихуйн амьч нар агуулсан нэгжийг бид сүнс гэж хэлж байна. Бид номондоо тэр тодорхой бичсэн. Та нарт энэ ямар нэг байдлаар болж байгаа. Тэгвэл сүнс гэж байгаа юм байна. Байхдаа ертөнцийн хоёр дахь хурдаас хэлж үүсдэг нь олд нь юу байдгийг бид мэдэхгүй. Мэдэх арга бий ба тэр аргыг та нар олж мэдэн та нарын үр хүүхэд арчсэж ногно. За тэгээд үнэхээр одоо сүнс гэдэг ингэ байдаг юм бол сүнс сэтгэлийг бүтээж байгаа. Энийг өнөөдөр шинж ухааны зарим нотлогоонууд одоо авч байгаа шүү. Сүнс хоёр сантай. Сүнсний ариун сан гэж. Тэрэндээ миний одоо өнгөрсөн бүх төрөлдөө олсон гэдээн аюун тийм зүйлсүүд хураагдж идэг. Өөрөөр бурхан таацах бүхэн энэ тэнд хураагдж идэг. Коодлоо. А нөгөөх нь миний хийсэн муу үйлс нөгөө хийсэн тийм байна. Тэр өнөөдөр нэг юм сонин тогтоосон шинж байна. Эхлээд хүний эргэлтийн эсний хөзөөвчөнд нэг юм 9 голцоо байт юм. Цагирд. Тэр ёсны сорон зооронд нь 1500 жилийн миний өнгөрсөн түүхэн 1500 жилийн түүхэн хураангуй бичээдэг.
Сэрэн дор одоо 3,000 жилийн өмнө хүн хөвөлөд байсан юм байна. Тэгтээ жаахан уусаа чөөхөд байсан байлын тэр бичээд байгаа юм шүү дээ. Эсвэл одоо жаахан өчсөн ч гэдэг юм бэ. Тэр яг тэнд одоо тийм 1500 жилийн мэдний өнгөрсөн үеийн код гэж байна. А тайлбар бүтэн уншиж чадахгүй байна. Цагийн баримжаа юм байна энд мэдээ